Сайн байна уу? Энэ өдрийн төргий. За тэгээд танаас хоёр асуулт асуух юм байна. Эхний асуулт нь болохоор таны хамгийн дуртай артист хэм бэ? Гадаадын, дотоодын, урлагийн ямар ч төрлөж болно. Амар хэцүү асуулт юм да. Бүр амар олон, ер нь бол амар их байна. За одоо хамгийн түрүүнд бууж байгаа нь за яг нэг анх урлагийн түүх ороод те сойс орж явах нэг Хуан Мерогийн тухай Испани уран бүтээлч. Үнэхээр гайхамшигтай бүтээлүүд нь их тийм өнгө хэлбэрийн хувьд нэг юм хүүхдийн чим шиг тэгээд одоо 1800 оны бараг сүүл үеийнх гэхэд тийм одоо орчин үеийн урлаг шиг л те үнэхээр гайхамшигтай миний шүтдэг надаа ийм зузаа ном нэдэг Ямар гоё юм те тэгэлгүй яхаа үнэхээр гайхалтай уран бүтээлч. За тэгвэл дараагийн асуулт нь таны авахыг хүсдэг уран бүтээл. Өөрийн болохыг хүсдэг уран бүтээл. Тийм үү ёо. Амар швага гэдэг. За би тэгтээ юу ясаа зүгээр энэ мэдээж хэрэг маш гоё олон урлагийн бүтээлүүд байдаг. Гоё тийм орчин үеийн. Тэгтээ би энэ цагаанаагийнхаа энэ одоо яг үзлэн дээр нэрсэн Бат Эрдэнэ цагаана хоёрынхоо баг тий. Тэгээ цагаанагийн нэг юм гоё саяны одоо тэнд орж ирсэн нэг бүтээл үнэхээр таалагдaltaй юм гоё хээдээ үүл шиг тий. Тэгсэн их гоё монголчуу. Нэг тийм гоё тэрийг ламбар байна. За баярлалаа. Энэ хоёр уран бүтээлчтэй баяр хүргье. Их гоё үзлэн байна. Баярлалаа. За сайн байна уу? За сайн бацхан уу. За би нэг хоёр асуулт асуудъя. Таны дуртай уран бүтээлч юм бэ? Дэлхийх байж болно, Монголын байж болно, урлагийн аль ч төрөл байж болно. Уран бүтээлч гэвэл би яг илүү нөө хөгжим сонсдог болохоор Trent Reznor Nine Inch Nails хамтлагийн одоо дуучин тэгээд нэлээд том продюсер Marilyn Manson яг дуучдаас гэвэл яг яагаад нэлээд тийм экспериментал шинэлэг тийм бусдаас асгадан өөр байдаг учраас You let me violate you. You let me desecrate you. You let me penetrate you. You let me complicate you. За таны авахыг хүсдэг уран бүтээл эсвэл үзхийг хүсдэг ч байж магадгүй. Уран бүтээл зүгээр хэрвээ бас дахиад нэг хөгжимтэй холбох юм бол түүл хамтлагийг яг амьдаар нь үзмээр байгаа. Амар байгаа уран бүтээл гэх юм бол манай нэг Nomadic Toys-ийн нэг залуучууд идэг шүү дээ. Тэдний тоглоомнуудаас тэр нь авъя гэж бодож байна. За. Nomadic Toys-ийн яг яагаад онцлов? Би өөрөө тоглоом дуртай. Тоглоом бас цуглуулдаг. Гэхдээ яг миний цуглуулдаг тоглоомнууд би хвчлэн яг нэг Америкт байхдаа цуглуулж эхэлсэн. Тэгээд дандаа нэг action figure янз бүрийн супер патрууд, комикс одоо багтаа сонирхдаг байсан. Тэгээд нэг Spider-Man, Spawn, тэгээд Daredevil, Wolverine, X-Men патрууд матрууд тэгээд яг Nomadic Toys Монголд яг тоглоом хийж эхлэхэд нь ерөнхийдөө бас нэлээ одоо дэмжмээр санагдсан. Тэгээд танилтаа тэгээд бас одоо магадгүй нэг өдөр би өөрийнхөө бас яг сонирхлын дагуу тоглоомоо захиалж хийх ч юм уу нэг тиймэрхүү бас бодол байгаа. Ер нь бол нэлээдгүй бас цуглуулга нь байгаа биз? Яг Nomadic Toys-оос авсан тоглоом одоохондоо байхгүй. Яг өөрөө цуглуулсан одоо тоглоомнууд гэх юм бол надад нэг 50-60 тоглоом байгаа. Би одоо санаж байгаа тийм байна. Тэгвэл гоё Nomadic Toys-аас гоё өөрийн гэсэн гоё бүтээл гаргараа гэж тэгэж найдаж байна. За баярлалаа. Өөрөөсөө асуулт асуучих. За. Жохон бодож байгаа хариулж болно. За, эхний асуулт нь болохоор таны дуртай уран бүтээлч юм бэ? Хоёр дахь асуулт нь болохоор таны авахыг хүсдэг уран бүтээл юу вэ? Хоёр асуулт нь хоёулаа гадаадын дотоодын айлч тэгээ урлагийн айлч төрлөж болно. Дуртай уран бүтээлч байхгүй. Тийм би ер нь яг урлагийг сайн ойлгодог юм аа. Тэгэл зүгээр ер нь нэг тийм хөгжим бүжиг дуртай. Стар бол яг уран зураг мөрийг сайн ойлгодог юм аа. Зүгээр л тийм их таашаадаг гоё тийм. Тэгвэл таны нөгөө юун дуртай биш үү? Хөгжим
бүжгэн дуртай гэж байгаа учраас тэр хоёр ч бас урлагийн төрөл учраас таны хамгийн үзхийг хүсдэг одоо артист тоглолт нь ямар артистын тоглолтыг үзэх хүсдэг вэ? Queen юм уу юм болов? Queen. Яг киног үзчихэд амар тийм яг тухайд амьдарчсэн бол гэж амар бодож бас тийм очимаар байсан. Яг тийм үед амьдмаар байдаг болохоор юм болов? Яг тийм жоохон тэгээ тийм одоогийн нэг юм шиг өөр нэг юм. За баярлаа. За өдрийн мэнд. За гайхамшигтай үзэсгэлэнгийн нээлтэнд ирсэн байна те. Тэгээ өөрөөс чи хоёр асуулт асууя. Эхний асуулт нь болохоор таны хамгийн дуртай артист хэн бэ? За дуртай уран бүтээлч гэвэл зөндөө уран бүтээлч байгаа. Тэгээ Монголдо байна. Тэгээ гадны уран бүтээлчтэй байна. Яг миний нэг инспирэшн авдаг нэг уран бүтээлч байдаг л да. Тэгээд Kim Chatrush гэдэг. Тэр нөгөө яг модерн арт тэгээ скульптур талтай яг ингэ төмөр баримтлууд хийдэг. Тэр үнээс амар инспирэшн авдаг. Хамгийн ингээд таалагддаг одоо уран бүтээлүүдээс нь ч юм уу таалагддаг тийм онцлог дүр төрх нь юу гэдэг вэ? Өөрөө ингээд нэг юм хүмүүсийн хосуудын ингээд баримтлыг амар өргөмөрцөр байдаг хэрэг. Тэгээ ингээ яг юм металлаар тэгээ анхраас нэг каркас маркацууд нь хүртэл ингэж өөрөө шийдэг. Бүтээл скизүүд нь хүртэл амар төгсөн. Айгуу гоё догтлоолон юм сонирхсан. За окей. Айгуу юм догтлоолон сонсогч जैन тэ асууд их гэхлээр за тэгвэл дараагийн асуулт нь таны авахыг хүсдэг ч юм уу те ингээд яг амьдаар нь хажууд нь байхыг хүсдэг, мэдрэхийг хүсдэг тийм ямар уран бүтээл байдаг вэ? Бүтээлийг нь хажуудаа одоо л байхгүй юм л дээ. Тэгэхээр Kim Chatrush-ийн бүтээлийг те ядаж нэг юм жижиг скизэн ч юм уу аваад бүр амар тоглох. Төгс бүтээл байгаа. За одоо хөрх энийг гэрээ. За баярлаа.